1970-аас 80-аад оны сүүл үе. Монголын баг тамирчид спортын төрлүүдээр төв дэлхий олон улсын давцанд өндөр амжилт үзүүлж байсан оргил цаг. Энэ үеийн шилдэг тамирчдын нэг бол 1985-1986 онууд Унгар улсын нийслэл Будапешт хотноо болсон бүхэн чөлөөт Британий дэлхийн ураг шалралт тэмцээний мөнгө, хүрэл медаль. 1986 онд Америк нэгдсэн улсын Торонто хотноо зохиогдсон дэлхийн цом булаалдах тэмцээний авраг. Аз зэрэглэлийн ангиллын эрх олгодог олон улсын тэмцээн бол Белорусын Авдардах Александр Медведев, Дагестаны Олег Олег, Болгарын домогдох Анкорын нэрмж тэмцээнүүдийн алтан медаль. 1988 оны Сөүлийн Олимпийн 24-р их наадмын 6-р байрны шагнал. Аз тэмцээний ураг Монгол улсын гавьяа тамирчин Америкийн импорт. Төржилсөн нутаг бол баруун аймаг буюу ойрд Монголын баруун алтаа цас талтаа нөгөө уян толынхаа гүрэнд төржилсөн хүн байнамаа. За миний аав ээж бол Ховд аймгийн Зэрэг сумын усууд. Миний аав бол Жанцангийн аймагт хүн байсан. Миний ээж бол Ихэн баян Зэдниш гэж хоёр хүн байсан. Энэ хоёр маань одоо хоёлаа одоо Зэрэг сумын ууг бол энэ сайхан усууд хоёр сайхан буйдаа буурлынхаа одоо энэ сайхан гинэл би өсөж хүмүүжиж одоо өсөж төрсөн хүмүүжтэй. За манай Ховд аймаг бол маш сайхан өндөр уулстай, мөн цастай, уулстай, төрөн усгалт хоолтой. За тэгээ гов та сайхан одоо өндөр улаан уултай ийм өвгөн сайхан одоо газар өсөж төрсөн байна. Бүхий спортыг сонирхож энэ спортоо хичээлж за ингээд анхны маань амжилт бол 1978 онд Данга Ховд аймагаас гэж олцод 50 хэмжээнд улсын орчуулганд алтан медаль авч энэ одоо бүхий спортын дараа маань хэлсэн юм аа. Үед маань Монголд цөөхөн байдаг ихэр бөхчүүдийн нэг. Түүний ихэр 50 дэлхийн цом булаалдах тэмцээний мөнгөн медаль, олон улсын хэмжээний мастер цолтой, нэг үе шигшээвгийн бүрэлдэхүүнд байсан сайн тамирчин. Алсгалын Ховд нутгаас ходод иртлээ бүхий мэрэгчлэтнүүдийн анхаарлын төвлөрсөн хоёр хүү. Хожимоо Монголдо төдийгүй дэлхийн дансанд орж идсэн шилдэг бөхчүүд болсон. Би бол өөрөө ихэр хүн. За тэгээд маа тайван дээр баагахад хашаа нахаадаа 9 дээр барилддаг байлаа. Талын хашаа байсан. За тэгээд футбол нутгаас яагаад ч юм бэ футболч юм шиг цагдаа анхаа бүхий спорт бүхий сонирхдаг байлаа. Тэр үед хүүхдтэй байхдаа одоо үндэсний бүхийг арайд байгаа сонсдог тийм зур телевизээс байдаг байсан. За тэгээд дараад нь яасан гэхээр их спорт хөгжөөж чөлөө бүхийг спорт үндэсч хөгжөөд Монгол одоо их сайхан амжилт гаргаж ирсэн алтан үеийг надад бол тэр үеийг санагдтыг. Тэрийн олон сайхан хөгжүүдийн зур бүрийг хараад ийм сайхан одоо тамирчин хэлсэн боддог байлаа. За миний анхны багш бол Чөөжсгийн Чөөсгийн гэдэг хүн. Анх залуу багш яриад намайг одоо бүхэд одоо нэлээд одоо авиастаа бүгд байна. Чи бүхий спортоор хичээл гэж анх бүхий спортыг одоо хөл тавьж одоо АОС-ийг зааж бүхий нийтэд өгсөн багшаа. Амьдралынхаа зам мөрийг их спорттой холбосон түүний хувь тавилан амьдралын замнал тийм ч дардан байгаагүй. Одоогоос 17 жилийн өмнө бэлтгэл сургуульд хийх явцдаа хүнд бэртэл авч эд бүтээж хийх их амжилт гарах идэр залуухан 28 наснда хорвоогийн хэцүү бэрх амьдралын нэгэн шалгууртай тулгарч Монгол цом болны зүрх сэтгэлийг шимшрүүлж байсан үе саяхан. Жаргал зовлон хоёр сүлэлдэн байдаг эглэхэн хорвоод тамирчин хүний төвчээр хатуужил эр хүний сэтгэлийн тэнхээгээр бүхнийг даван туулсаар өнөөдрийг хүрчээ. Халамжит хань үр хүүхдүүд их спортын хамт олон залгамж халаа олон шавнар шүтэн бишрэгчдгээ түүнийг тойрон хүрээлэх хүмүүс олон. Энэ бүхний хүчээр орчлонд юу гарч дутгааргүй инх тунх амар амгалан амьдарч явааг нь харахад бахархалтай. Миний үед сайхан барилж байгаа үед бол бас нийгмийн өөр систем байсан л да. Тэр үед бол бас нийгмээс улсаас бол манай чөлөө төхний спортыг анхаарч нэлээд анхаарал тавьдаг байлаа. Мөн чөлөө төхний спортын тамирчид бол маш олноор шигшээ багт одоо бүрэлдэхүүн багтаж бэлтгэл сургалтыг маш сайхан чанартай хийж тэгээ тэмцээн оролдоонд их сайхан оролцдог байсан.
Энэ бүхэн нэг өөрөөр одоо улсын хам хэмжинтэй байсан. Тэгээд одоо бэлтгэл сургуульд их маш их өндөр шаардлага тавьдаг байлаа л да. За энэ үүднээс одоо би бодож явахад бол тухайн үеийн тамирчид бол яг хуу спортын амжилт бол тодорхой хэмжээр үзүүлж одоо байсан л да. Нэг хэсэг манай систем өөр системээр солигдсон. Нэг нь зах зээлийн системд. Зах зээлийн систем солигдоод одоо клубын системд орсон. Нэг нь цоо шинэ орчинд спорт бол хөгжиж эхэлсэн. Тэгээ одоо сүүлийн үед хамгийн сүүлийн жишээ гэлэхэд 2001-2002 оны одоо улсын аварга дэлхийн аварга тэмцээнээс Пүрэв Баатар маань одоо дараалан мөнгөн медаль авлаа. Тэрний дараахан одоо өнгөрсөн жил Наран Баатар одоо дэлхийн аварга хүрэлт медаль авлаа. За эмэгтэйчүүдээс мөн одоо Инчаал анх удаа дэлхийн аварга хүрэлт медаль авлаа. Энэ бол одоо бас манай чөлөөтөхийн холбооноос явуулж байгаа мөн одоо спортыг дэмжиж байгаа төр засаг бас спорт дэмждэг хамт олонны одоо уугуй хөдөлмөр мөн хувь тамирчдын бэлтгэл сургуульд хандаж байгаа хандлага тэдний хөдөлмөрийн үр дүнд хамтын хүчээр тодорхой хэмжээр чөлөөтөхийн спорт хөгжиж байна. Энгийн гавьяатын жаргал зовлонгод цаг үргэлж хамтдаа хуваалцаж дутууг нь гүйцээж дунд хорон дүүргэж явдаг өмг төшгөн болж яваа хүн бол халамж тань болормаа юм. Хальт сууснаас хойш өдийг хүртэл хайр инрэл халуун дотн нүгээр асарж тойлон яваа эгэлхэн эмэгтэйг хараад эр хүний сайн сайхан явах ханийчлээс хамгийн их хамааралтай гэдэг ямар үнэн үг болохыг өөрөн ирэхгүй мэдэрч байлаа. Эрхэм чанар гэвэл ер нь маш их хөдөлмөрч тамирчин байх юм. Одоо ч гэсэн маш их хөдөлмөрч тэгээд ямар нэгэн ажлыг хийхдээ заавал ард нь гарч иж тэрийг маш үнэнчээр үнэн сэтгэлээсээ өөрийнхөө сэтгэлээс маш чанарлаг хийж заавал ард нь гарч иж салдаг тийм л характер тийм л одоо чанартай. Тэгээд дээр нь бол маш их тусархаг хүн ер нь аль болохоор ямар ч хүнд тусархаг ханддаг, ямар ч хүнтэй адилхан одоо ялгаагүй харьцдаг. Их зөөлөн сэтгэлтэй. Тэгээд одоо бэлтгэл сургуультайхаа бусад үед нь одоо гэртээ байх хугацаанд бол хань ажил өргөхт бит хоёртой бол маш их халамжтай. Их ухаалаг, их юмд уужуу тайван ханддаг. Нэлээд бодож иж бас дуурна. Тэгээд ер нь бол энэ өөрийнх нь энэ эрхэм чанарууд нь бас тодорхой хэмжээгээр барилдаж одоо дэлхийд амжилт үзүүлэхэд нь бол маш их нөлөөсөн гэдэг нь ойлгомжтой. Маш өөрөө бэлтгэл сургуультай хийхдээ ч гэсэн маш их чанартай юм. Одоо ингээд өсвөрийн хүүхдүүдтэй ажиллаж байгаа шүү дээ. Өсвөрийн хүүхдүүдтэй ажиллаад ингээд бэлтгэл дээр би заримдаа очиод ажиллаад хараад байхад бол их махруу. Өөрөө ингээд буугаад тэр хүүхдүүдтэй биеэрээ мэхий одоо давтахад биеэрээ юм үзүүлж чадахгүй ч гэсэн тэр хүүхдүүдийн ой тоонд ортол нь ирсэн маш махруу. Хүүхдүүд нь бол ирсэн яг л багшийнхаа хийснийг л одоо хийж сурах одоо жишээтэй маш одоо их дайч тийм хөдөлмөрч. Тийм мэдээч одоо